За би саяхан өнгөрсөн 7 хоногт Tim Ferriss гэдэг хүний 7 хоногийн 4 ажлын цаг гэдэг нэртэй номыг уншиж дуусглаа. Тэгээ 7 хоногийн 4 ажлын өдөр биш, бүр ажлын цаг. 7 хоногийн 4 цаг ажиллаад тэр хүн яаж тэгэх боломжтой юм бэ? Яаж тэгсэн мөртлөө хүснээрээ амьдрах юм бэ гэдэг. Ер нь бол номны гол зорилго бол тийм л байгаа. Хүн заавал тэгж айгүй олон цаг ажиллаад байх шаардлагагүй. Заавал өөрийгөө зовоогоод байх албагүй. Амьдрал заавал тийм хэцүү байх албагүй гэд. Ер нь энэ ном дээр бас нэлийн яригдсан өөр сэдвүүд нь гэвэл мөнгөний талаар, тэгээ ажлын талаар, ажлын философийн талаар, тэгээ зайнаас ажиллах, ер нь яг тиймэрдүү, яг эрхчлөө мөлөө гэсэн тиймэрдүү сэдвүүд ерөөсөө яригдаагүй. Тэгээ энэ дугаар дээр би яг энэ эдгээр сэдвүүдтэй холбоотой яг өөрөө бүх ойлгосон зүйлийг хуваалцъя гэж бодлоо. Тэгээ энэ сэдвүүд дээр бол ер нь бол хүний хамгийн чухал сэдвүүдийн нэг шүү дээ. Яг хүн яг мөнгөтэй ямар харилцаатай байх хэвээр, яаж мөнгө олох вэ? Тэгээ ажлын талаар ч гэсэн ер нь бол Tim Ferriss яг миний боддог байсан зүйлүүдийг бүгдийг өөрчлөхөөр тийм айгуу гой зүйлүүд хэлсэн. Тэгээ ер нь эрхчлөө, мөнгө, ажил гэдэг эдгээр ер нь бүгд холбоотой сэдвүүд. Эсвэл тэтгэврт гарах ч юм уу. Тэгээ Tim Ferriss бол намайг нэлээд юм бодуулсан. Тэгээ та нарыг ч гэсэн эдгээр яг эдгээр ойлголтууд, асуултууд Tim Ferriss-ийн философи нь яг юм бодуулна гэж найдаж байна. За тэгээ бичлэг рүүгээ орцгоё. За хамгийн түрүүнд ихний ярмаар байгаа сэдв нь ихэнх хүмүүс саятан болохыг хүсдэг те. Би ч гэсэн саятан болохыг хүсдэг. Бүгд ингээл жиж гэсэн саятан болохыг хүсдэг. За саятан биш тэрбумтэй юм уу та тий. Сая доллар. За тэрбум гэж бодож. Бид нар айгуу тийм бүгд баян болохыг хүсдэг. Гэтэ Tim Ferriss яагаад гэж асууж байгаа? Ер нь бол Tim Ferriss-ийн нэг асууж байгаа зүйл нь чи яг яагаад баян болох гэдэг. Яг баян болоо юу их гэдэг байгаа гингүүд яг үндэ хүмүүс баян болохоос илүү зүгээр баян болчих юм бол хийж чадах зүйлүүдийг л хүсэж байгаа. Баян болчих юм бол тий хүснээрээ аялж чадна. Баян болчих юм бол тийм яа цаанаасаа аюулгүй мэдрэмж аавн тий. Баян болчих юм бол хүссэн зүйлүүдээ хийх тийм нөөц болцоонд бүрдэж үүснэ. Тэгэхээр Tim Ferriss хэрвээ чи үнэхээр зүгээр л дэлхийгээр аялах гэдэг бол чи тэр нь заавал мөнгө шаардлагагүй шүү дээ. Чи одоо жишээлбэл яа тийм нилээ ингээл үнтэй онгоцон цуугаал тий, үнтэй гой хоол идээл тий. Эсвэл тэгээд тэр нэг юу Аандын нуруу илүү хаана л дээ нэг уулан дээр нэг 3 хоног аялсан тухай ярьсан баггүй. Тэгээд эдгээр ингээд зүйлүүдийг хийхэд манин бол өөрөөс нь баг мөнгө гараагүй. Зүгээр яг ингээд одоо манин ч юм бол яг Америкт амьдардаг шүү дээ. Америкт байдаг төлдөг байсан түрээсийнхээ мөнгөөр л зүгээр энэ зүйлүүдийг бүгдийг хийцэн. Тэгээ яг яаж хийсэн бэхээр ер нь бол нэлийн янз бүрийн аргууд байт юм лээ. Одоо аялал маяллаа нэлийн эртнээс төлөвлөдөг те. Янз бүрийн дийл мил олох. Тэгэл очиод хүмүүстэй холбогдож аваад ер нь яг яаж хийхийг бол энэ ном дээр нэлийн детальтай харуулдаг. Яг дэлхийгээр аялах гэдэг зүйлийг бол яг энэ хүн бол үнэхээр сан харуулсан. Яг яаж хамгийн хямдхнаар их юм те. Яаж ингээд яг үнэхээр мөнгө хэмнэ гэвэл ингээ айгүй олон тойрч явж моод автобусаар явж моод тэгж аялах боломжтой. Зүгээр тухтай байна уугүй юу л гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр Tim Ferriss-ийн гол асуугаад байгаа зүйл нь ихэнх хүмүүс зүгээр л ингээд за нэг $1 доллартай олчих те. Нэг $100 доллартай олчих. Тэгснийхаа дараа л яг гоё амьдарч эхлэе. Яг гоё хий гэсэн зүйлүүдээ хий, аялье гэх тийм бодолтой яваад байдаг. Ер нь амьдралаа донаа ингээ хойш тавиад байдаг. Гэхдээ Tim Ferriss бол энийг ахиж бод гэж байгаа. Чи заавал тэгэж амьдралаа хойшлуулад авах шаардлага байна уу? Чи өөрөөргөө хуураад яваад байгаа юм биш үү те? Чи хийж чадах зүйлээ үнэхээр хичээвэл хийж чадна. Гэхдээ зүгээр л ингээ за эхлээ мөнгөтэй болоо, эхлээд ингэчи, эхлээд яа дээ хүүхд том болоодхог энтергээд тиймэрдүү шалтгаанууд гаргаад байгаа юм биш үү гэж асууж байгаа. Тэгээ энэ дээр яг бидрийг ахаад бодоод үз гэж хэлж байгаа байхгүй яг хамаг ингээл хөлс басаад туслалал ажиллаалаадаг нэг юмны төлөө ингээл яваад байдаг хизээ очих нь мэддэхгүй. Тэг яг үүндээ хизэн яг амьдрч яг дуртай зүйлээ хийх нь ерөөсөө мэддэхгүй. Тэгээд ихэнх хүмүүсийн зорилго нь юу байдаг вэ гэхээр за эхлээд зүгээр хитрхи айгуу гоё мөнгөтэй болчих тий. Мангар баян болчоод тэгээд ажиллаа хийхэ болчих. Ажиллаа хийхэ болол сайхан амраад хөвтөөд аялаад явна гэж боддог. Гэхдээ энийг бол Tim Ferriss ахаад бодоод үзэж байгаа юм. За чи ингээд тэтгэвртэй гарчлаа те. Тэгэд зүгээр л юм хийхгүй суун гэвэл бас л боломжгүй шүү дээ. Ер нь хүн зүгээр юм хийхгүй зүгээр суун гэдэг бол айгүй хэцүү. Ямар нэг юм хийж иж, юм бүтээж иж, юм гараасаа гаргаж иж л хүн цаанаасаа те амьдрал нь арай утга учиртай зорилготой юм шүү дээ. Тэгэхээр энэ яг ингээд гол зорилгыг чинь жоохон няцаачж байгаа байхгүй. Чи ажил хийхгүй байхын тулд тэтгэвртэй гарчиж байгаа те. Баян болоод ажил хийхгүй болчихж байгаа. Тэгчээ чи буцаал угаасаа ямар нэг төрлийн ажил хийгээл гэх юм. Мөнгө олохын тулд биш. Гэхдээ яа дээ өөрөөхөө сэтгэлийг дүрх гэх те. Өөртөө утга учиртай зүйл хийх гээд угаасаа л ажил хийж эхлэх болохоор
Ягаад тий одоо зүгээр одооноос эхлээд тэр яг утга учиртай зүйлээ хийнгээ тэгэж өөрийнхөө амьдралыг хоош тавихгүйгээр хідэн цаас цуглуулах гэж хамаг хөлс басаа туслуулан байж тэгж амьдралаа бити хоош тавиал гэсэн гол санааг асууж байгаа. Тэгээ Тим Феррисийн хувьд бол одоо тэтгэвртэй арах гэдэг ойлголт байдаг л да. Одоо Америкт тиймэрдүү зүйлүүд зөндөө яригдж байгаа хүмүүс айгүй их мөнгө хадгалаад бүр 60 нас хүрэхээс өмнө тэтгэврийн нас нь бол ер нь бол 60 65 гэж байгаа. Тэгээ тэтгэврийн нас хүрэхээс өмнө тэтгэвртэй гарах гэж ярьдаг. Одоо залуудад тэтгэвртэй арах гэдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зүгээр л санхүүгийн эрхчлөлөнд хүрэхийг хэлж байгаа. Ерөөсөө ажиллах шаардлагагүй зүгээр цаанаасаа мөнгө орж ирдэг тийм урсгалтай болохыг хэлж байгаа. Тэгэхээр Тим Феррис бол тэгж ажиллахгүй байна гэж бол угаасаа боломжгүй. Хүн угаасаа тэгэх юм бол цаанаасаа дотроос өгöd эхэлнэ. Угаасаа л байнга ажиллаж явах юм чинь ажиллахгүй байх гэдэг бол гол зорилго биш. Яг гэвэл энэ дэр бас нөгөө стресс, стресс гэдэг ойлголт байгаа шүү дээ. Бид нар бүх одоо яг хэцүү зүйлийг стресс үүсгэдэг гэж боддог. Гэхдээ хүнд яг үнэндээ хүнийг сайжруулдаг, улам дэвжүүлдэг, дээшлүүлдэг, улам аз жаргалтай болгодог стресс гэж байгаа. Хүн яг өөрийнхөө утга учиртай зүйлийг тий яг өөрийнхөө чадварыг сайжруулж байгаа мэдж байгаа үед өөрийнхөө хийж байгаа зүйлийн бүтээлийг харж байгаа үед тэр зүйл нь стрессний байсан ч гэсэн тэр хүнд сайн стресс өгдөг. Тэгэхээр Тим Феррисийн хувьд бол ажил хийхгүй байх нь бол гол зорилго биш ээ. Гэхдээ өөрөөрөө чинь тэгж дотроос чинь догтлуулдаг тийм ажлыг хийх нь ерөөсөө гол зорилго юм аа. Бүр үнэхээр бүх зүйл болохоо байгаад бүр ингээ хөдөлж чадхаа байгаад гэрээсээ гарч чадахгүй болсон үед л хүн тэтгэвртэй гараад ажил хийхгүй байж болно. Тэрнээс тэр хүртэл бол хүн заавал өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд бүтээж авах явж явах хэрэгтэй гэдэг санаа. Тэгээ яг энэ талаар яригадад ирэхээр ажил гэдэг ер нь яг ямар зорилготой юу юм бэ гэдэг асуулт тавигдаад ирчихэж байгаа байхгүй. Хин хүмүүс бол энийг нэг дахиж боддгоо шүү дээ. Юу н тэнийг юм асуудаа. Угаасаа л ажил хийх ёстой шүү дээ. Тийм урт хоолоо мөнгө олъё ч гэдэг юм те. Ер нь мөнгө олох, ажил хийх гэдэг ямар ч зүгээр цаад бодлогогүйгээр хийгддэг. Зүгээр л хийх ёстой болохоор хийгддэг. Ээж аав хий гэсэн болохоор хийгдэг. Тэгээд нийгмээрээ тэр зүйлийг хийж байгаа болохоор л хийдэг. Тэрнээс бол те яг ажлын философи гэж байдгүй би яагаад ажиллаж байгаа вэ? Юуны төлөө ажиллаж байгаа вэ? Ямар зорилготой байгаа вэ? Яагаад заавал энэ ажлыг хийж байгаа вэ? Яагаад ийм маягаар хийж байгаа вэ гэдэг асуултууд ерөөсөө тавигддаггүй. Тэгэд энэ дээр бодоод ирэнгүүт бид нар ажил сонголтын дээр зөвхөн дандаа цалин хардаг тий. Гэхдээ цалингаас өөр олон зөндөө факторууд байгаа зөө. Одоо хамгийн түрүүнд ажилчин хэр стресстэй байна вэ? Яг чи 7 хоногт хэдэн цагаар чамайг ажиллуулж байна тий. Чи хагас бүтээсээр ажиллаж байна уу? Эсвэл зүгээр л тий ажилчин айгу ачаал багтай. Чи өөрийнхөө хуваарийг гаргаа явуулдаг. Тийм эрхчлөөтэй тийм ажил байна уу гэдэг нь чухал. Тэгээ бас хамт олон чухал. Яг ямар хүмүүстэй ажиллаж байна. Тэр хүмүүс чи стресстэй байна уу? Эсвэл чи тэ тэр хүмүүс чи ингээл ядаргаатаал чамд ингээ гай болоод айгүй их нэмэлт стресс авчирч гинөө. Эсвэл чи тэр хүмүүстэйгээ цуг суралцаа дэмжээд айгүй гоё ярилцаатай байна уу? Тэгээ дээр нь юм чи тэр ажилласаа цаашаа хөгжих боломж хэрэг байна тэ. Чи ажилласаа айгүй сайн суралцаж чадж гинөө. Шин чадвар эзэмшиж гинөө гэдэг. Тэгээ тиймэрдүү олон факторууд байгаа. Бид нар ерөөсө цалин гэхээс илүү яг бүхлээр нь ажлыг харах хэрэгтэй. Тэгээ энэ дээр Тим Феррисийн нэг ойлголт ярьдаг нь хүн яг цалингаа харахтаа одоо жилийн цалин нийт цалингаа биш хитэн цаг ажиллаад тэр цалин авч ийн вэ гэдэг цагаараа бодох хэрэгтэй. Энийг бол би яг өмнө зөндөө өөр дээрээ бол мэддэг байсан л та. Би одоо жишээлбэл Microsoft, Google-д ажиллаж байхдаа одоо Amazon Internet ерөөс орж байгаагүй. Яагаад гэвэл би зүгээр л арай цөөхөн цаг ажиллах нь бол надад чухал байсан. Энэ компаниуд тэг Microsoft, Google бол ажлын ачаал айгу багтай. Ер нь ингээ ажил амьдралын баланс гэдэг тэрний айгу сайнтай гэдгээр алдартай. Ер нь тэгжиж л те надад илүү цаг гараад тэгжиж би яг энэ YouTube channel дээр илүү цаг гаргаад те илүү суралцъя гэсэн юмнуудаа суралцаад надад хамаагүй их чөлөө цаг гараад аялаад илүү ингээ надад хүснээрээ амьдрах боломжийг нээж өгдөг. Тэгэхээр энийг бас бодох хэрэгтэй. Хичнээн ингээд надад илүү өндөр цалинтай ажлын санал байсан ч гэсэн миний хувьд миний эрх чөлөө илүү боосон, илүү стресстэй. Тийм ажлыг бол би яагаад сонгохгүй. Тэгэхээр энийг Тим Феррисийг бидрийг ахиж бодуулж эхэлж байгаа. Би одоо жишээлбэл шүү дээ. Би одоо жишээлбэл нэг hedge fund-д ажиллаа гэж бодоход би хагас бүтэн сангүй ажиллаад 7 хоногийн 60 цаг ажилладаг байхад одооныхаа ажлаа би одоо жишээлбэл 20 цаг ажиллаж гин гэж бодоход баг 3 дахин их ажиллаж байгаа. Гэхдээ энэ зүгээр л нэг 10-20%-аар илүү цалин авч байгаа бол энэ надад бүр айгүй хамаагүй ашиггүй зүйл байгаа байхгүй.
Тэгээ гол нь би тэр чөлөөцөөгөө илүү надад үн цэнтэй ашиглаж чадж байгаа. Яг гоо зарим хүний хувьд илүү ингээд тэр хамгийн их мөнгө олох нь чухал гэж магадгүй л дээ. Угаасаа манай найзууд дунд ч гэсэн тийм хүмүүс байгаа. Ингээд айгүй олон цаг ажиллаад яаж л хамгийн хурднаараа мөнгө олох вэ гэсэн үнэхээр яг тэрээ ухамсарлаж байгаа болохоор үнэхээр надад бол хамаагүй тий. Хүн болгоно ер нь бол цагаа өөрөөр үнэлнэ шүү дээ. Зарим нэг хүмүүс зөвхөн тий хамгийн их мөнгө олъё гэсэн зорилготой байхад надад бол ингээ илүү чөлөө цагаараа өөрийгөө сайжруулах, юм суралцах, юм мэдрэх, аялах, маялах гэх тиймэрхүү зүйлүүд хамаагүй чухал байгаа. Тэгэхээр энийг хүн өөртөө бодох хэрэгтэй. Чи яг хэрэг ачаалттай ажиллаж гин гэдэг чинь бас чамд хамаагүй чухал. Одоо бүрийгээ залуу байдаг шүү дээ ютубер. Би тэрний ярилцлаганаас нь альт сонсч байсан байгаа. Мань хүн хагас цагаар ажилладаг гэх шиг болсон. Тэгээ ер нь тэгж хагас цагаар ажиллаж ижил өөрийнхөө хоббиг тултална хөгжүүлээд одоо ингээд дуртай юмаа ингээд тэрнээсээ бүр хангалттай их мөнгө олоо явж байгаа. Тим хэмжээнд хүрсэн баг гэж боддог. Тэгэхээр энийг сайн бодолцоод үзээрэй. Тэгээ энэ санааг яаж өөртөө ашиглаж болох вэ гэхээр би одоо та нарт өөрийнхөө ашигладаг нэг зэлийг хэлж өгье. За тэрний юу вэ гэхээр би ер нь бол 40 цаг угаасаа ажилтгүй. 7 хоногийн 40 цаг. Би ер нь бол нэг 20-30 цаг л ажилтдаг баг. Тэгээ яаж тэгдэг вэ гэхээр зүгээр л би ажлаа олохтой хамаагүй үр дүнтэй байхыг хичээдэг. Тэгээ үр дүнтэй байхыг хичээдэг болохоор би ингээ зүгээр л 8 цаг ажиллаж ийн гэсэн юм байдгүй. Би ажиллаа хийж байхдаа яг яаж илүү үр дүнтэй авах вэ? Яаж те цөөн цагт тэр ажлаа дуусгах вэ гэдэг философиг илүү ашигласнаас хойш ер нь бол те ажлаа хамаагүй үр дүнтэй явуулж байгаа цагт манай менежер угаасаа наваа хідэн цаг ажиллаж байгаа. Юурсаа тэр бол хамаагүй ажлаа хийж байгаа. Үр бүтээлийг нь гаргаж л байгаа бол үндэ яаж хийж гэнэ гэдэг бол хинт ч хамаагүй. Тэгэхээр тэрийг хүн өөртөө ашиглаж болно. Одоо би жишээлбэл Монголд офисын ажилтаа байж л те ингээ 8 цаг ажилладаг. Би байсан бол ажлаа 4 цагт багтаах гэж үзэх бах. Яг хав болохгүй гэж магадгүй л те мэдэхгүй. Яг ингээ зарим ажил үнэхээр 8 цаг ордог гэж магадгүй. Гэхдээ би үнэхээр яг өнөөдөр хий гэсэн юм аа. Үнэхээр яг 4 цаг багтаагаад хийчих юм бол 4 цаг илүү гарчиж байгаа байхгүй. Тэр хугацаанд би юу ч хийж болно шүү дээ. Илүү ном уншдаг ч юм уу. Юу ч хийж болно. Тэгэхээр иймэрдүү байдлаар өөрийнхөө ажлыг харах хэрэгтэй. Тэгэх юм бол одоо жишээлбэл би 8 цаг ажиллаад 4 цагт хийдэг болчвол миний цалин яг үндэ ихсэж байгаа байхгүй. Яг цагаар нь бодох юм бол би бараг л 2 дахин илүү цалин 1 цагт олж байгаа гэсэн үг. Тэгээ би үлдсэн илүү цагаа өөрөө яаж зарцуулах бол өөрөө л шийдчихэж болно. Тэгээ ингээ хараад ирэхээр ер нь хүн яг цагт хэдэн төгрөг олж ийн гэдэг айгу чухал ойлголт болчихж байгаа байхгүй. Би одоо жишээлбэл цагт 100,000 төгрөг олдог хүн байдаг байж л та. Тэгэх юм бол би за нэг дэлгүүрээс юм авах гэж байна гэж бодлоо заяа. Би ойрхон дэлгүүр орж болно. Эсвэл нэг тийм 30 минутын дата тий хол дэлгүүр орж болно. Тэнгуут би тэр хол дэлгүүр оронгууд надаас 1 цаг илүү шаардж байгаа байхгүй тийшээ ирж очих гээд. Тэгэхээр одоо яа гэв тэр ирж очиод би 50,000 төгрөг хэмнэж байгаа. Гэхдээ би цагт 100,000 төгрөг олж чаддаг бол тэр нь миний хувьд зүгээр л ашиггүй нэмэ. Би зүгээр л ойрхон дэлгүүрөө одоод өөрийнхөө цагийг хэмнэнгээ илүү мөнгө төлөхөд ерөөсөө асуудалгүй. Тэгээ бид нар би жишээлбэл ингээ айл оюутан багаас эхлээ бүх юм дээр дандаа ингээ хамгийн хямдганы юм ч юм уу те хамгийн бололцоотойг нь авахыг хичээдэг байсан. Тэрнээсээ болоод ингээд айгүй их цаг үрдэг байсан. Одоо бодохоор ер нь бол би ингээд аль болох биеийн амрыг бодоод хитрхи олон цаг зарцуулж ийж гаргадаг шийдвэр байх юм бол би тэрийг аль болох богино хугацаанд хамгийн топ хэдэн сонголтуудаа харж байгаа л хийчдэг. Яг би ингээд илүү 1-2 цаг зарцуулаад нэг хідэн төгрөг хэмж болох байсан ч гэсэн миний хувьд тэр цагаа би өөр зүйл зарцуулах нь хамаагүй үнцэнтэй. Тэгэхээр хүн энийг яг бодож явах хэрэгтэй. Ер нь ингээд өдрийн туршид зүгээр л за өөрийнхөө бие үнэлгээг мэддэг байлаа гэж бодоход би өдөрт ямар зүйлүүдэд хэдэн цаг зарцуулж байна гэдгээ харах хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд Tim Ferriss бол угаасаа хоол мол хийдэггүй шүү дээ. Тэгээд тэр нь яагаад вэ гэхээр тэр хүний цаг угаасаа айгүй үнцэнтэй. Тэр хүнтэйгээ хоолоо хийвэл хэрэггүй цаг өрөөд байна. Тийм болохоор одоо тэр хүн ч угаасаа ингээл тоогоч моогч тиймэрхүү байгаа шүү дээ. Гэхдээ би ингээд хүн болгон угаасаа тийм байж чадахгүй шүү дээ. Гэхдээ энийг бас бид нар өөрсдөө бодох хэрэгтэй. Зарим нэг зүйлийг бид нар зүгээр мөнгөний төлөөр хүнээр хийлгэж болж гинөө. Өөрөөхөө цагийг хэмж болж гинэ гэдгийг бодох хэрэгтэй. За хоол хийхээс илүү одоо юу гэдэг янз бүрийн юм зөөх байдаг шүү дээ. Зөөлтийн компаниуд бол тэрэнд хамаагүй ашигтай байж болно. Эсвэл тэгэл янз бүрийн зүйлүүдийг бид нар өөр хүмүүсээр даатгаад хийлгэж болох зүйл байвал ер нь бол хийлгэж явах хэрэгтэй. Тэгээ эндээ бүрөө шүү дээ. Миний цагийн олдог мөнгөний хэмжээнээс их хэмжээний мөнгө
төлөөд ч хамаагүй би зарим нэг зүйлийг хийлгэж болно. Одоо шилбэл за би цагт 100 мянгаыг олдог. Гэхдээ би 120 мянган төгрөгөөр өөрийнхөө нэг цагийг хэмнэж олон заяа. За би 5 дахь өдөр 8 цагийг тэгээд 160 мянган төгрөг төлөөд ингээд би 5 дахь өдөр ажиллахгүй байж болно гэх юм бол энэ миний хувьд бол айгүй ашигтай нэмаа. Би зүгээр л те 160 мянган төлөөд 5 дахь өдөр ажиллахгүй байх юм бол би бол энийг шууд сонгоно. Тэгэхээр яг иймэрдүү байдлаар хүн өөртөө бодож үзэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгээ ингээд цаашаа яваад ирсэн чинь Tim Ferriss ремот ажлын талаар ярьдаг л та. Ремот ажил бол бас яг үнэхээр одоо байж болох хамгийн том сонголтууд байна. Яг хөө ингээд энэ ном нь ингээд Tim Ferriss бол ингээд Америкт ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ ингээд доллараар цалинждаг. Доллараар олж байгаа цалингаа ингээд өөр орнуудад өрөхөр хамаагүй доллар хүчтэй байдаг болохоор хамаагүй хямдхан байж чаддаг. Тэгэхээр энэ бол яг хамгийн том одоо тулгууруудын нэг гэх юм уу. Гэтэ яг хөө ингээд Монгол байгаа хүнд ингээд жоохон хэцүү байж магадгүй л дээ ингээд төгрөгөөр цалинжиж байгаа хүн. За яг хөө занаас ажилтдаг байлаа гэж бодоход тэр нь ингээд нөх мөнгө хүрэхгүй байж магадгүй. Гэтэ эднийг бас бид нар өөрсдөө сайнаар ашиглахын тулд бид нар юу яагаад гадаадын компанид ажиллаж болохгүй юм гэдэг талаас нь бодох хэрэгтэй. Яг хөө заавал ингээд гадаадд байгаа хүмүүс бол угаасаа энийг шууд хийж хэрэгжүүлж болно. Гэтэ Монголд байгаа хүн ч гэсэн гадаад компанид контрактаар ажиллаад тэгж доллараар цалингаа авах юм бол тэгээд тэр доллараараа тий аялангаа ажиллаад ингээд хямдхан орнуудаараа аялаа явахад бол хамаагүй боломжтой байдаг. Тэгэхээр энэ талаар бид нар бас бодох ёстой. Яг тэгвэл ер нь одоо бол яг ингээд технологийн 900-д амьдарч байгаа. Тэгээ ер нь хараад багтав шүү дээ. Нэлээд олон ажил ер нь бол онлайнаар хийгдэх боломж нь айгүй их байдаг. Одоо би одоо жишээлбэл дизайнер ч юм уу, нябо ч юм уу тий эсвэл янз бүрийн зүгээр ингээд virtual assistant гэдэг ажил байгаа. Зүгээр ингээд би хүний те дуудлагыг ингээд аваад яа тийм дата матагаар зохицуулаад ингээд тиймэрдүү ажил хийдэг бол занаас ажиллаж болно. Ер нь занаас ажиллах боломж хамаагүй олон байд юм билээ. Ингээд сошиал медиа энэ төр хөгжөөд байх тусмаа ер нь занаас ажиллах ажлууд айгүй ихсээд байгаа. Тэгэхээр энийг бид нар өөрсдөө бодох хэрэгтэй. Яг оффистоо хорогдохоос илүү занаас ажиллана гэдэг бол нэлийн эрхчлөөг нээж өгдөг. Тэгээ миний хувьд бол би одоо сүүлийн жил хагас занаас ажиллаж байна. Тэгээ тэр хугацаанд ер нь нэлээд олон хотод амьдарсан. Одоо Нью-Йорк, Сиэтл, тэгээ Аргентин, Бразил. Тэгээ дээр нь ингээ дундуур нь бас нэлээд аялсан л та. Би одоо жишээлбэл Бразил тахт бол тийш ингээ Боливи, Перу гэдэг Латин Америкийн орнууд руу айгүй хямдхан аялчих болж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг би яг давуу тал ушил болгож ашигласан. Тэгээ энэ газруудад би ер нь бол ингээ дор хаяж сар 2 сармаар амьдарсан байхгүй. Тэгээд яг тэгээ амьдраад ирэнгүүт одоо ихэнх хүмүүс бол ингээ аялахдаа ингээ зүгээр л ингээ янз бүрийн гоё юм үзэх гэж аялдаг та. Гэтэ яг ингээ сараа 2 сар байгаад ирэнгүүт тэр улсынхаа хүмүүстэй илүү найзалж эхлээд илүү тэр culture те соёлыг илүү ойлгож эхлээд хүмүүстэй уулзаа танилцаа тэгээ яваад ирэнгүүт яг амьдрал тэнд ямар шоу байд юм бэ? Илүү тийм соёлд нь орооцолтоод тэр амьдралаар нь амьдрах нь бол надад хамаагүй илүү сонирхолтой зүйл. Тэрнээс бол би тэгэл ингээл нэг хитэн цамхаг хараад музей үзэл. За яг музейнүүд бол гоё цамхаг хараад одоо яа тийм зүгээр л нэг юм харах бол нэг тийм уусаа сонирн биш. Тэгэхээр ийм бас ер нь бол давуу тал байгаа. Яг ингээд тэр локал хүмүүсийн амьдрахаар ямар байд юм бэ гэдэг ер нь бол айгүй гоё experience. Тэг ер нь бол баг сүүлийн жил агас би баг 10 хэдэн оронд аялаад ер нь бол амьдарч юм байна. Тэгэхээр энийг бас бодож үзэх л хэрэгтэй. Яг үнэхээр занаас ажиллах юм бол ямар их эрхчлөө нэгдэж байгаа гэдэг талаар бодох хэрэгтэй. За тэгээд ихэнх хүн энийг боломжгүй гэж бодож иж магадгүй л дээ. Яг хөө зарим ажил үнэхээр боломжгүй гэж магадгүй. Одоо яа гэдэг химийн лаборатори гэдэгт ажиллаж байгаа бол тий үнэхээр боломжгүй гэж магадгүй. Гэхдээ зарим нэг хийгдэж болохоор ажлууд офис дээр ингээд илүү зөвөр үр дүнтэй байдаг болохоор л офис руу авчираад байдаг ажлууд байгаа. Тим ажлуудыг яаж занаас болох вэ гэдэг ер нь бол санааг энэ Tim Ferriss бас гаргаж өгч байгаа. Яаж занаас ажилтаа болох вэ гэхээр ер нь бол ингээ хідэ алхмууд өгсөн. Ерөнхий дараалал нь бол нэг иймэрдүү. Хамгийн түрүүнд штэ чи ажиллаа яг гэрээсээ ажиллаж байхдаа илүү үр дүнтэй байж чадчихна гэдгийг нотлох хэрэгтэй. Тэгэхэд тулд эхлээд зүгээр санаадгүй шалтгаан гаргаж байгаа. Би ингээд яа дээ те өвдчлөө, хөл гэмтчлээ энэ төр гээд тэгээд гэрээсээ нэг хэд хоног ажиллаад тэгтээ ингээд одоо менежертэй хэлж байгаа. Би те гэрээсээ ингээд хэд хоног ажиллаа. Тэгсэн чинь бүр хамаагүй үр дүнтэй биш тэгээд тэрийг гол нь натлаж хараалах баримттай байх хэвээр. Би бүр ингээд те ийм их илүү үрдэ гаргасан байна. Би гэрээсээ ажиллахаар те төгжрөнд зогсохгүй байна. Тэгээд яадаг хүмүүстэй ингээд биеэр уулздаг тиймэрдүү сатаарлууд янз бүрийн юм гарахгүй байна. Би илүү үр дүнтэй байна гэхэд. Тэгээд
гол нь ер нь бол шүү дээ. Чи тэр компанид чиний байр суурь айгүй сайн байх хэрэгтэй. Чи бүх зүйлээ мэддэг, чи ганцаараа бүх зүйлийг хийж чаддаг. Чи компанид тийм үн цэнтэй хүн байх юм бол тэр компани ч чамааг алдахыг хүсэхгүй. Чамааг алдах юм бол тий бүх ажил нь аргачлаад, хойшлоод ер нь бол тэр компанид бас ингээд нэлээд онцгой нөхцөл байдал үүсэх болохоор тэр компани чамааг яаж иж аваад аврахыг л хүснэ. Авч үлдхийг л хүснэ. Тэгэхээр яг тийм гол зүйлүүдийг тулгуур болгож ашиглах хэрэгтэй. Тэгээд ингээ энийгээ баг багаар ихсгэнэ гэж байгаа. Одоо эхлээд нэг 2 хоног 3 хоног ингээ өвдөж ингээд үр дүнтэй ажиллаж байгаа гэдгээ баталчаад дараа нь одоо менежертэй санал болгох гэж байгаа. Одоо би 7 хоногийн нэг гэрээс ажиллаад үзье. Тэгээ зүгээр л туршаад үзчихье. Тэгээд би ингээ 7 хоног гэртээ ажиллаад хэрвээ тэгээ болохооргүй байх юм бол ингээ би буцаагаад оффистаа ирнэ. Асуудалгүй. Зүгээр л ингээл нэг туршаад үзье гээд. Тэгээд ингээ туршаад үзье гэдэг ойлголт зүгээр л туршия гэдэг ойлголтыг зүгээр ингээ менежертэй хэлээ те босстой хэлчихэд за ингээл туршил тэмцээ ингээд хамаагүй ингээд хийгээд үзэхэд ингээ болчлоо гэж бодоход тэрнээс ингээ цаашаа хоош те ер нь бол менежертэй ингэж одоо босстой юм уу ер нь бол ийм санал гаргаж болохоор байхгүй би ерөөсөө одоо нэг сар ажиллаад үзье гэдэг те тэгээ ингээ баг багаар ихсгээд ер нь ингээ зайнаас ажиллаж болох тийм нөхцөл байдлыг хүн те хичнээн ажил нь тийм биш байсан ч гэсэн тийм нөхцөл байдлыг бүрдүүлэх боломжтой гэж хэлдэг. Тэгэхээр энэ надад айгүй гоё арга шиг санагдсан. Ер нь тэгээ манай ажил дээр ч гэсэн бас одоо зайнаас ажилтгүй хүмүүс байхад ер нь яг зайнаас ажиллах зөвшөөрлийг өгөхөд ер нь бол тийм л шалгуурууд байт юм лээ. Тэр хүн компанид тодорхой хугацаанд ажилласан. Тэгээд те одоо дор хаяж ахлах инженер ч юм уу те ахлах төвшөнд байх юм бол одоо энэ зайнаас ажиллах нөхцөл байдлыг авч үзэж болно гэсэн дүрмүүд байдаг. За тэгээ ингээд дугаараа дуусгая. Ер нь ингээд хараад байхад Team Ferriss бол бидрийг яг өөрсдөө мэддэг зүйлүүдийг ахин дахин бодож үзээчээл гэсэн асуултыг тавьж байгаа. Би заавал офисоос ажиллах хэрэгтэй юм уу те? Яагаад л ингээд хідэн цаг төгчрэл team стресстэй ажил хийх ёстой юм? Занаас ажиллаж болох уу? Эсвэл яа гэв те? Ажлын талаар ер нь бол бодуулж эхэлж байгаа байхгүй. Би хідэн цаг ажиллах хэрэгтэй юм те? Би цөөхөн цагт ажиллаа багтааж болох уу? Би өөртөө илүү эрхчлөөг олж авч болох уу? Илүү цаг гаргаж авч болох уу? Мөнгө энэ дээр ямар холбоотой юм? Бид нар мөнгийг яагаад хадгалж байгаа юм? Ер нь те би одоо жишээлбэл цагт хэдэн доллар олдیں, хэдэн төгрөг олдیں. Би ямар зүйлүүдэд цагаа зарцуулаад хэрэггүй зүйлд те цагаа зарцуулаад байна. Өөр хүмүүсээр хийлгэж болох зүйл дээр би цагаа зарцуулаад байна уу? Ер нь яг тэгэл эрхчлөө, амьдрал, мөнгө, ажил гээд энэ дөрвийг холбоод ер нь хүн өөрөөсөө бүр ингээд нэлээд эргцүүлэл хийж болохоор айгуу тийм гой ойлголтуудыг ярьдаг. Тэгэхээр энэ дугаарч гэсэн яг та нар тийм асуултуудыг төрүүлсэн байх гэж бодож байна. Ер нь ямар нөөц болцоо байж болох юм бэ гэдэг талаар бодоод үзээрэй гэж хүсэж байна. За тэгээ хэдүүлээ өөрсдөө болж чадах болох ёстой. Тийм болох гэж хичээцгээе. Баярлалаа.